Нийслэлийн орон сууцны корпорацаас сонгон хайрхан дүүргийн 5 дугаар хорвоонд 1800 айлын орон сууцны төслийг эхлүүлж байна. Төслийн хувьд 400 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг, 1400 автомашины зогсоолыг төлөвлөсөн орчин үеийн олон улсын шаардлага хангасан төлөвлөлтөөр бас онцлог төсөл хэрэгжүүлэгчийн хувьд дотоодын компани шалгарсан барилгын материал үйлдвэрлэл хангамжийн салбарт олон жил үйл ажиллагаа явуулж байгаа материал импекс компани шалгарсан байгаа. Тухайн төслийн хувьд газар чөлөөлтийн ажлыг нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас чөлөөлж дэдвүтцийг нийслэлийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлэх бөгөөд тухайн төсөл хэрэгжүүлэгч маань өөрийн хөрөнгөөр төслийг хэрэгжүүлнэ. Ингээд тухайн төсөл маань 2 үе шаттай хэрэгжиж нийтдээ 3000 айлын орон сууцны төсөл болж өргөжнө.